Та хизээ нэгэн цагт гэрэл ялгаруулдаг маш хортой нэгэн элементийн тухай сонсож байсан уу? Энэ бол радиум. Хамгийн анх 1896 онд Францын эрдэмтэн Анри Беккерл нь радиумын тухай олж илрүүлсэн. Тэрээр радио идэхэд элементүүдийн цөмрийн задрал нь ямар нэгэн туяа гаргаж байгааг анзаарсан бөгөөд энэ нь радиод буюу цөмийн цацраг гэсэн ойлголтыг үндэслэсэн. Энгийнээр хэлбэл радио идэхэд материалууд нь цөмийн задралтай байдаг. Энэ задрал нь цөмийн энерги буюу радиац, альфа, бета, гамма туяаг гаргадаг. Эдгээр материалуудыг уран, торий, полутиний гэх мэтээс гаргаж авдаг. Үүнээс 2 жилийн дараа 1898 онд Мария Кюри ураны ялгаруулдаг цацрагийн талаар эрдмийн ажлаа эхэлсэн. Нөхөр Пьер Кюригийн тусламжтайгаар Мария цацраг ялгаруулдаг урьд өмнө танигдаагүй бодисууд байдгийг илрүүлсэн. Эхлээд тэрээр төрсөн нутаг болох Польшороо нэрлсэн полинийг дараа нь илүү том нээлт болох радийг гаргаж авснараа 2 удаагийн нойлын шагнал хүртсэн анхны эмэгтэй эрдэмтэн байсан юм. 1902 оны 4-р сарын 20-нд Мария болон Пьер Кюри нар цоошин химийн элемент болох радийг тусгаарлан гаргаж авч чадсан. Тэдний энэ нээлт нь яг л зүүчиг санагдаж байсан. Учир нь харанхуйд хөвөх мэд зөөлөн гэрэлтэх дүрснүүд ер бусын иж хэдийн мэд нээлт байжээ. Пьер Кюри сүнслэг судалгаанд гүн сонирхолтой байсан бөгөөд өөр олон эрдэмтдийн хамт энэхүү үзэгдлийг тайлбарлахыг оролдож байв. 1902 онд Канадын Монреаль хот дахь эрдэмтдтэй хамтран радиогоос гарч буй энэхүү энерги нь өөрөөсөө үүсэж байгаамаа гэдгийг нотолсон. Тэгэхээр радио идэвхжил гэдэг нь химийн элемент өөрөө цацраг дамжуулан хувирах байгалийн үзэгдэл байсан байж. Пьер Кюригийн санаачилгаар Парисын Сент Луис эмнэлгийн эмчнэр арсны хорт хавдрыг радио агуулсан зүгээр хавдартай хэсэгт шууд хүргэн эмчлэг харгыг туршиж эхэлсэн. Үүний дараа бусад олон эмчнэр радиогийн туяаг ашиглаж суржээ. Үүн дээр нэмэгдээд радийн гэрэлтдэг онцгой шинж чанартай байсан нь тухайн үед хүмүүсийг гайхшруулахад хүргэсэн. Энэ нь радийг баг ид чидтэй эрүүл мэндэд тустай бодис гэж итгэхэд хүргэсэн. Үүнийг ашиглан ашиг олгогч эмчнэр радийг тэнхрүүлэх, эмчлэх үйлчилгээтэй хэмээн сурчлах болсон. Энэ ташаа ойлголт бат бөх суусан тул радийг бараг л бүх зүйлд хэрэглэх болжээ. Хүмүүс эмнэлгийн хүлээлгийн орон дээр олноороо ирж эхэлсэн. Учир нь нүүрэн дээрх жижиг таагүй сэвх, толов радигийн давсыг ашиглан хэдхэн удаагийн түрхэл дээр алга болох боломжтой болсон. Радийн эдгэшгүй гэж тооцогддог хорт хавдартай тэмцэх нэгэн гайхамшигт зэвсэг болж чадсан. Мөн хүнсний шоколад, амттан, усанд хүртэл радиог хольж зарж байсан. Радиог нүүр будалд, арьс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэлээр ч нэмдэг байсан. Эдгээр бүтээгдэхүүнийг ямар нэгэн зөвшөөрлгүйгээр чөлөөтэй худалдаалдаг байв. Учир нь энэ нь байгалийн гаралтай гэж тооцогддог байжээ. Дэлхийд дахинд дэлхийн 1-р тайнд татагдах үед радиог өөр нэгэн шин зорилгоор ашиглаж эхэлсэн. Хэрэв будганд радийг нэмж хийвэл шөнийн цагаар гэрэлтдэг бухасарддаг байжээ. Иймээс радийг цагны нүүр, хянах самбар, хэмжих багаж, зэрэгт хэрэглэх болсон. Энэ нь дайны талбарт буй цэргүүдэд гэрэлтүүлэгч төхөөрөмжгүйгээр харах боломжийг олгодог байв. Радиогийн үйлдвэрлэл тэлж байсан ч энэ бодис нь асар ховор хэвээр байсан. Ердөө 1 грамм радийг гаргаж авахын тулд 400 тонн хүдэр боловсруулах шаардлагатай байжээ. Тиймээс радийн тухайн үедээ алтнаас 2000 дахин үнэтэй байсан юм. 1 грамм радийн Парис хотын тансаг байшингийн үнэтэй тэнцэж байсан. Дэлхийд даяар ердөө 1.5 кг радий ашигласан бөгөөд удалгүй хор нөлөөнд батлагдаж хэрэглэхээ болсон. Одоо энэхүү гайхамшигтай хэмээн шуурч байсан бүтээгдэхүүн нь хэрхэн үхлийн аюултай болж батлагдсан тухай түүхийг ярив. Радиогийн хортой чанарын нотолгоо нь анх 1824 онд Америк нэгдсэн улсад илэрсэн. Тухайн үед Нью-Йоркийн нэгэн шүдний эмч эмэгтэй өвчтнүүдийн дунд эрүү амны хавдрын тохиолдолд нэмэгдэж буйг анзаарсан. Эдгээр эмэгтэйчүүд нь бүгдээрээ нэг ижил ажил хийдэг байсан нь сэрүүлэг бугуун цагны гэрэлтэх дугааруудыг будаж будгийн багсаа амаараа хэлбэржүүлдэг байв. 1917 оноос эхлэн дайнтай холбоотойгоор гэрэлтдэг дэлгэцийн хэрэгцээ хит их болсон тул радиог бүрхүүлдэ тоон дэлгэцийн эрэлт огцом өссөн нь Америк нэгдсэн улсын радиум корпорацийн компанид сайхан мэдээ болсон. Тус компани хэдэн жилийн турш ураныг олборлож боловсруулах чиглэлээр ашиглаж байсан бөгөөд энэ удаа радийг ашиглан гэрэлтдэг будаг гаран авч тоон дэлгэцийг будах чиглэлээр үйл ажиллагаагаа тэлсэн. Тэд энэ бодисоо Андарк гэж нэрлэж байв. Жилийн дотор хэд хэдэн мужид үйлдвэр байгуулж Нью Жерси мужийн Оранж хотод
тоон дэлгэц будах тусгай үйлдвэр байгуулжээ. Орон нутгийн олон эмэгтэйчүүд энэ үйлдвэрт ажилд орсондоо маш сэтгэл хангалуун байв. Энэ ажлыг сайн ажил гэж үздэг байсан байна. Дэлгэц будагчийн үндсэн ажил нь энгийн мэт боловч маш нарийн няхуур ажиллагаа шаарддаг байв. Наривчлал маш чухал байсан учраас ажилчдыг будалт бүрийн хооронд багсаад долоож нарийн үзүүртэй байлгахыг зааварчилдаг байжээ. Үүнээс гадна радиотой ажиллах нь тухайн ажилчдын хувьд дагуу тал мэдээр ойлгогддог байв. Энэ бодис үнэгүй ашиглагдах боломжтой байсан тул зарим нь шүдээ, хумсаа гэрэлтүүлж үжиглэгт бүжигт явдаг байж гэнэ. Он цаг өнгөрч хэдэн зуун мянган дэлгэц будуулж хүрэгдэж байв. Гэвч Америк нэгдсэн улсын радио корпорацийн компанид ажиллаж байсан хуучин ажилчдын хувьд бүх зүйл сайн байгаагүй. Айжмаар нэг нэгээрээ дэлгэц будагч эмэгтэйчүүд өвдөж эхлэв. 1920-ад оноос эхлэн эдгээр будагчин эмэгтэйчүүд хэдэн зуугаараа шүд эрүүл нүүрний өвдөлт мэдрэх болов. Олонх нь тогтмол шүдийн эвлэгт ханддаг болсон бөгөөд бараг очих бүрдээ нэг шүдээ алдаж байв. Тэд байнга ядарсан, өвдсөн байдалтай байсан ба зарим тохиолдолд эрүүний ясан цоорхой, шүдэн унсан, маш сэрэг байдалтай болсон байв. Энэ аимшигтай өвчлөл олноороо гарч байсан ч тэдний гомдлыг хинч бүрэн авч үзээгүй. Тухайлбал 22 настай Мягер олон жил шүд эрүүгээр өвдөж зовсны эцэст нас барахад түүний үхлийн шалтгааныг тэмбүү гэж бүртгэсэн байж. Өөр олон эмэгтэйчүүдийн гомдлыг ч мөн адил шалтгаантай гэж тооцож бодит байдлыг үл тоомсорлсон. Хамгийн анхны ажилчдын нэг болох Грэс Фер нь өмнө нь дэлгэц будагч байсан ба харин одоо түүний нурууны яс нь илэгдэж, бутарч төмөр хаалт зүүх шаардлагатай болсон. Түүний эрүүний хавдар эдээд өрөвсөл үүсч тэр үргэлж өвдөлт мэдэрдэг болсон. Ажиллаж байх хугацаанд түүний биед орсон радиогоос болж хорт хавдар үүсэж ясыг нь сөлдүүлж улам сэрэгжүүлж байв. Грэс Фер болон түүний дөрвөн хамтран зүтгэгч хуучин ажил олгогчоо шүүхэд өгөхөөр шийдсэн. Тэдний биеийн байдал уламд орцсоор л байсан. Гэтэл 2 жилийн турш ямар ч өмгөөлөгч тэдний хэргийг авч үзхийг хүсэхгүй байсан. 1928 он болтол энэ хэрэг албан ёсоор шүүхэд бүртгэгдээгүй байв. Энэ үед радиогийн эрэлт буурч эхэлсэн байлаа. Дэлхийн өнцөг булан бүрийн сонин хэвлэлүүд Грэсийн түүхийг нийтэлсээр радио агуулсан бүтээгдэхүүний борлуулалтч буурсан юм. 1928 оны эцэс гэхэд энэ хэрэг эмэгтэй ажилчдын талд шийдэгдэж тэд ялалт байгуулсан юм. Грэс Феррер болон түүний хамтрагчид өөрсдөд нь учирсан шударга бус явдлын эсрэг тэмцлийн эхлэл болгож түүхэнд бункэрсэн ч хохирогчийн тоо хэдэн мянгаараа байсан юм. Зарим нь залуудаа нас барж хинж тэдний өвчнийг анхаарч үзээгүй. Зарим нь урт насалж хөгшрөх насандаа хорт хавтартай тэмцсэн. Радио бүсгүйчүүдийн ихэнх нь асар их зовлон шаналлыг туулж цаг бусаар хорвоог орхисон ч тэдний үхэл хий дэмий зүйл байгаагүй. Олон радио бүсгүй амьдралынхаа сүүлийн жилүүдэд шинжилгээнд оролцож судалгаанд хамрагдаж байв. Энэ нь хүн төрлөختөнд анх удаа цацраг туяа хүний биед хэрхэн нөлөөлдгийг нарийн ойлгох боломжийг олгосон юм. Энэ нь цаашлаад цөмийн зэвсгийн туршилтуудыг хийхдээ эрдэмтэд илүү болгоомжтой, хамгаалттай байх шаардлагатайг ухамсарлуулсан бөгөөд магадгүй хэдэн мянган хүний амийг аварсан ч байж болцсошгүй. Үүнээс гадна радио бүсгүйчүүдийн өрнүүлсэн энэхүү хэрэг бол ажил олгогч нь ажилчдынхаа эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголтыг хуулийн хүрээнд анх удаа бий болгосон түүхэн тохиолдол юм. Радионы айжмаар хиймэл радиоактив элементүүд болон тритигээр орлуулагдаж эцэст нь 1970-ад оны үед радио хамгаалалтын дүрм журмаар бүрэн хориглогдсон. Өнөөдөр радио ашиглагдахгүй байгаа ч хоруу чанар нь орхигдоогүй хэвээр. Францын атомын эрчим хүчний аюулгүй байдал болон радио хамгаалтын институт болох Андра хэмээх байгууллага нь одоо хүртэл радио агуулсан бүтээгдэхүүн болон аж үйлдвэрүүдийг цэвэршүүлэх, тоног төхөөрөмжүүдийг цуглуулах, устгах ажлыг одоо хүртэл явуулсан хэвээр байгаажээ. Радиогийн түүхэн 70 гаруй жил үргэлжилсэн бөгөөд эхлээд гайхамшигтай иж хэдийн бодис мэт үнэлэгдэж байсан ч эцэст нь химийн хорт бодис болон хувирсан юм. Олж нээсэн, баярлсан, шижиглсэн, төгсгөлд нь хориглосон түүх.